За өглөө нэмэлт хүргэе сайхан амарцгаас нөө бүгдээрээ. За ингээд гэртээ галбирч их хөтөлбөртэйгээ үргэлж цуг аваад ихтэй байна. За ингээд эхнээсээ ерөнхийдөө гэртээ галбирч цай хөтөлбөртэйгээ цуг байж дасал төлөвлөгөөнөө тасалдахгүй сайн хийгээд хоолны дэглэмээ сайн барьсан хүмүүсээс бас баярлалаа. Маш гоё удаас үр дүнд хүрж эхэлж байна. Би манаас хөнгөрж байна. Баярлалаа гэсэн комментод араас ирсээр байгаа шүү. Тэгэхээр та бүхэн маань энэхүү хөтөлбөрөөр бас өөрөө хичээлээс гаднаас олон хүмүүсэд бас тусдсан бол сэдвийг эрүүлжүүлж бойлыг сайхан болгоход нь туслаж лайк, шеэрээ бүгдээрээ сайхан харамгүй хийгээрэй гэж бас уриалмаар байна. За ингээд өнөөдрийн маань дасгал бол маш бас нэгэн одоо сонирхолтой гоё одоо дасгал байгаа. Ялангуяа охид бүсгүйчүүдэд маш гоё харц булаам хүүхдэд олох дасгал байна. За ингээд энэхүү дасгал өнөөдөр бүгдээрээ усны саванд бүгдээрээ усаа хийгээд бариад бүгдээрээ бас дасгалтаа ашиглах болно. Ингээд гэрээ нөхцөл хийж явах учраас та бүхэн өөрийнхөө гэрт ойролцоо хэрэгтэй байгаа зүйлсүүдээ бас хэрэгцээндээ тулгуурлаад бариад дасгалтаа хослуулаад хийх боломжтой шүү. За энэ бүгдээрээ дасгалтаа орцгоё. За ингээд өнөөдрийн дасгал та бүхэнд таалагдсан гэдэгт итгэлтэй нь ялангуяа охид бүсгүйчүүдэд их таалагдсан баха. За ингээд 20 хоногийн хөтөлбөр би одоо та бүхэнд бас бэлдсэн байгаа. 21 хоног тутамдаа төрөл бүрийн галбирчхад хэрэгцээтэй бүх дасгалуудыг бас оруулж өгсөн байгаа гэсэн санаарай. Та энэ хөтөлбөрийг магадгүй ажил дээр бас үзчихэж болно. Дагаах их боломжгүй байвал та шеэрлэж аваад гэртээ гэрээ нөхцөл яг одоо марчилтэй гэртээ хурж ирээд дасгалаа дагаад бүрэн хийх боломжтой. За тэгэхээр дасгал хөдөлгөөний хажуугаар заавал хооллолт хамгийн чухал байна. Тэгэхээр бүгдээрээ яг энэхүү видеоны араас орж ирж байгаа хоолны дэглэмийг та өдөр тутамдаа бас баримтласнаар ялангуяа өдөрт бол 5-аас 6 удаагийн хоолтыг бол оруулж өгсөн байгаа. Тэгээд мөн дээрэс нь 2-оос 3 цаг тутамд та ойрхон зөв ирүүлээд хооллох хэрэгтэй гэдэг анхаараарай. Хоолт маань өглөө өдөр оройн хоол, мөн дээрэс нь завсрын хоолод орсон байгаа гэдэг бүгдээрээс анхаарч яваарай. Ингээд та бүхэнд амжилт хүсье. Хоол бас дахин хоол.